дотоодын хулгайны мөнгө бол ингээд яг би зүгээр өмөрч юм шүү. Дотоодын хулгайны мөнгө бол Монголдо үлдэж байгаа. Монгол хулгайчийн мөнгө л ингээд Монголдо зархиж байгаа. Энэ гадаад хулгайч 90 тянтагийн мөнгө бол тэгээд байхгүй шүү дээ. Чи 90 тянтагийн орлого хэд их өссөн гэж бодож байна? 2 дахь өссөн заа юу? Тэр нь хэд их 80 төгрөг ч юм уу доо. 15 их 80 төгрөг. Та нар боддоо Хэдэн жилийн хугацаанд? манайх нэг юм боддог баймаар байгаа юм. Яг гадны хулгай ингээд бид нар ярихгүй байгаа. Гадны ловрыг яагаад бид нар ярихгүй байгаа. Гэхдээ тэр манай энэ ловруудаас ч бүр хэд дахин том ловр байгаа дээ шүү дээ. 15 их 80 манад юу орж байна? 250 сая доллар. 250 сая доллар. Гэтэл тэгээ хамаг энэ цалин тэтгэр нэмэх энэ бүх юм чинь шийдэх мөн тэр одоо нөгөө баяр цогт баярын гайгаар ингээд өнөөдөр харийнхны цалин тэтгэр нэмдэг мөнгө болцсон байж шин. Ер нь тэр одоо манай энэ нэг ловрууд яриад шүү дээ тийм ээ. Одоо тэр бодийн энэ одоо хард сэрдэж байгаа энэ бүх юмнуудыг нэг нягтлж шалгаж одоо тэр аудитын байгууллагаараа би хэлээд байгаа. Аудитор үндэсний аудитын газраар таньж тийм артамд нэг одоо үнэн зөв мэдээлэл өгөөгүй. Заримдаа миний тарих хэрэгчих юм биш тийм ч удаа. Ань ч өмнө яриад байгаа, аль нь шудлаа яриад байгаа юм те. Тийм учраас бол нэгдүгээр тийх ёстой зүйл бол энэ хулгай ловруудын үнэн зөвийг үндэсний аудитын газраар нягтл. Тэгээ хулгай байх юм бол тэр хууль хяналтын байгууллагуудад өгөөд явах хэрэгтэй байхгүй юу?